Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь Халлоуины мэнд хүргэе. Хүүхдүүд маань намайг Халлоуин болж байгаа юм чинь аимшигын яриа гэж зөвлөөд надад ийм бэкграунд засч өгсөн. Би ямар ч аимшигын түүх мэддэггүй юм байна. Юу ярих вэ гэж бодож байгаад өөрийн хамгийн дуртай ютубер болох Хамаа гэдэг ютуберийн 2-7 хоногийн өмнө оруулсан аимшигын түүхийг орчуулан хүргэхээр боллоо. Энэ ютубер нэмэгтэй гэмт хэргийн тухай бичлэг хийхээс гадна үзэгчдээсээ өөрсдөд нь тохиолдсон аимшигын түүхийг нь захиагаар хүлээж аваад тэрийг нь ярьж өгдөг тийм эмэгтэй байхгүй юу? Өнөөдөр ярих байгаа энэ түүх бол түүний нэг сонсогч үзэгчийнх нь өөртөө тохиолдсон аимшигын түүхийг хуваалцсан захиа байгаа. Тэгэхээр би тэр захиаг нь уншиж өгнө гэсэн үг. Энэ түүхийн үзэн эмэгтэй болохоор Солонгос эмэгтэй, Европт ажиллаж амьдардаг юм байна. Ингээд захиар нь орцгоё. Сайн байна уу? Би 5 жилийн турш Европын нэгэн оронд их сургуулийн найзтайгаа хамт жижиг байранд амьдардаг байсан юм. Хамт амьдардаг найз минь хүнтэй гэрлэн өөр улс руу нүүхээр болсон тул тэр байрнаасаа гарахаар боллоо. Би ч бас тэр байрнаасаа гарч ганцаараа амьдарч үзэхээр шийдлээ. Бусад оронд ямар байдгийг мэдэхгүй ч Европын том хотод ганцаараа амьдрах байр олтно гэдэг маш хэцүү байлаа. Хэдэн өдөр хайсны эцэст ажлын газрынхаа ойролцоо 2 унтлахын өрөөтэй 1000 еврогийн байр гэсэн зарыг олж харлаа. Энэ бол Европын том хотод маш хямдхандаа тооцогдох юм. Зарын доор аль хэдийн сонирхож байна гэсэн комментууд зөндөө байсан хэдий ч юмыг яаж мэдэх вэ гэж бодоод би ч гэсэн сонирхож байна гэд бичиж орхилоо. Гэтэл зарын эзнээс уулзаж үзмээр байна гэсэн хариу ирлээ. Ажлаа тараад төлөвсөн ажилгүй байсан би байрны эзэнтэй кафед уулзахаар тохиролцов. Яваад очтол нүдэнд дулаахан ахмаг насны маш ээлдэг хүн байсан ба хэсэг зур ярилцсан суусны дараа байрыг нь үзэхээр боллоо. Байран дээр нь яваад очтол зураг дээр хамаагүй орчин үеийн байдалтай харагдаж байсан боловч үнэн хэрэгтээ үнэхээр хуучны байр байлаа. Нэг давхар нь араалсан 3 хаалгатай. Голын хаалганд бэкри байдаг ба зүүн талын хаалгаар нь 2 давхар руу ордог, баруун талын хаалгаар нь 3 давхар руу ордог байлаа. Түрээслүүлэх гэж байгаа байр нь 2 давхрын байр байсан ба 2 давхарт гараад очтол бодож байснаас хамаагүй том саруулхан байр байв. Тэр үед оройны 5 цаг болж байсан хэдий ч нарны гэрэл маш сайн тусаж гаднахтайгаа харьцуулахад доторх нь тэр чигтээ шинээр засварт орсон үнэхээр цэвэрхэн байр байсан. Энэ байранд амьдрна гэж бодсон чинь Европт ирээд амжилтанд хүрсэн Аз эмэгтэй болсон юм шиг мэдрэмж төрлөө. Үнэхээр их таалагдаж байсан тул тэр дорол гэрээгээ хийлээ. Гэрээгээ хийчгээд бөөн баяр болон гарч явтал байрны эзэн анхааруулах зүйл байна гэж хэллээ. Яагаад гэрээгээ хийхээс өмнө хэлээгүй юм бол гэж гайхсан ч анхааруулгыг нь сонсохоор болов. Анхааруулах зүйл нь 2 төрлийн зүйл байлаа. Эхнийх нь энэ байр хэдийгээр засварт ороод цоо шин юм шиг харагдаж байгаа боловч 200-ыг дамжсан үнэхээр хуучны байр учир галд тэсвэр муутай шүү. Тиймээс ил гал арахыг хориглоно. Тэр дундаа тамхи татахыг ч хориглоно гэж хэллээ. Үүнд нь бас юу багтаж байгаа вэ гэхээр газенплетик асан хоол хийхийг хүртэл хориглож байгаа юм. 2 дахь анхааруулга нь 3 давхар руу гардаг хажуу талын хаалгаар андуурч орохгүй байх. Өмнө нь амьдарч байсан хүн андуурч орж байснаас болоод 3 давхарт амьдардаг хүмүүс комплейн хийж байсан удаатай гэлээ. Энэ 2 анхааруулгыг сонссон би байран дотор нь цахилгаан зуух байсан учраас түүн дээр хоолоо хийчихье. Тэгэж ч би тэнэг штэ ямар 2 хаалгыг андуурч орно гэж юу байх вэ гэж бодоод ойлголоо асуудалгүй гэд олон бодлогүй хариулж орхив. Нүүх өдөр болж хамт амьдардаг байсан найз болон түүний нөхөр хүүхэд туслан шинэ байранд минь хамтдаа ирлээ. Ачаа бараагаа дээш доош зөөж байтал найзын нөхөр гинэд ямар нэг юм үнэртэхгүй байна уу? Түлхсэн үнэр үнэртэй тахын гэж хэллээ. Найз тоорч үнэрлэж үзээд юу ч үнэртэхгүй байна да гэхэд ямар сони юм бэ? Нэг түлхсэн үнэрл үнэртэй байна да гэж нөхөр нь байн хэлээдэв. Доодох бэкрил нарийн боо төлсөн юм байна л да гэд инээллээд өнгөрөөлөө. Нэг сар гарan шинэ байрандаа сайхан амьдарсан ч төрсөн өдрөө тэмдэглэснээс хойш хар дарсан зүүчиг амьдрал эхэлсэн юм. Жил бүр төрсөн өдрөө тааруулан Солонгос руу явдаг байсан би энэ жил нүүц суух гэж зөндөө ядарсандаа болоод энэ төрсөн өдрөө гой гэрээ гайхуулангаа гэртээ төрсөн өдрийн парти хийчихье гэж шийдлээ. Шинэ байрны найраа хийнгээд төрсөн өдрөө хийнгээд бүх найзуудыгаа урьж сангивсаал шаарж ицгээе гэж бүгдэнд нь хэллээ. Найзуудаа зараа тарааж дууссаны дараа нэрээ байрны эзэн гал гаргаж болохгүй гэсэн штэ гэж гинт сансан ч за би Солонгос хүн байна да ямар махыг 1-2 удаа шаарж үзэж байгаа штэ. Тэгээд ч гал гарахаас сэргийлээд жижиг гал унтраагаар авчий гэж шийдлээ. Амин найзтайгаа хамт ёсүүлээ сангивсаар шаарж идэн байр чинь үнэхээр гоё юм аа баяр хүргэе төрсөн өдрийн мэнд хүргэе гэсэн хүн бүртээ тулгаж уусаар тасарч орхилоо. Унтаж байтал гинт хаан ихтэйгээс чак гих цагны чимээ сонсогдсон үнс нурамны үнэр үнэртлээ. Юу үнэртэй байгаа юм болоо гэж сэрж ядан байх зураа яана сангивсал түлэгдээд гал гарсан юм шиг үстэй гэж бодон хогл харайн бослоо. Хар хурдаараа галтаагаар гүйж ортол тасарсан хойно
Найзууд маань бүгдийг цэвэрлэн орхиод гарч явсан байлаа. Ёо ашгүй дээ гэж бодонгоо би тэгээ юу өнөрсөн юм болоо гэж бас бодлоо. Байрны эзнийг гал гаргаж болохгүй гэсэн зааврыг зөрчсөндөө гимшээд тэр нь бүр зүүдэнд хүртэл орж ирсэн юм байна да гэж бодоод өнгөрөөлөө. Буцаад унтаж байтал хар дарсан зүүдэлж эхэллээ. Том өрөө, унтлагын өрөө хоёрын хооронд нэлээд зайтай байдаг ба том өрөөнд байдаг цагны чимээ чак 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 гэж маш чангаар сонсогдов. Шүн болохоор дуу чимээ ингэтлээ чанга сонсогдож байгаа юм бах та гэж бодоод тоохгүй орхин унтах гэтэл улам бүр чангарсаар сүүлдээ бүр толгой эргэж эхэллээ. Ёо ямар ядаргаатай юм бэ гэж бодон хөрвөөгөөд гараа савлтал гарны үзүрт шаржигнуур дахианы гадна тал шиг шаржигнсан юм хурч мэдрэгдэв. Юу вэ гэд нүдэ нэгтэл миний хажууд бүх биеийн галт түлэгдэн үнс болж хэн болохыг нь танихын аргагүй болсон хүн бараг бүхэлдээ шатсан хувцастай над руу хараад зогсож байлаа. Миний гараараа хурч шаржигнсан чимээ гаргасан хэсэг нь тэр хүний гар байсан ба тэр хэсэг нь бутран унан гарынх нь яс нь ил гарчихсан байлаа. Үүнийг харсан даруйда айн ухаан алдаж орхилоо. Тэр өдрөөс хойш шүн бүр унтах үед чак 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 гэх цагны чимээ сонсогдсон эхлээд тэр хүний хажуу зогсоож байгааг хардаг боллоо. Эхэндээ айснаасаа болоод шүнийг унтлахгүй өнгөрөөж өдөр нь баг багаар унтдаг болж өөр өрөөнд орж унтаж үтсэн ч ямар ч нэмэр байсангүй. Хаанч хизээч хамаагүй. Унтах гэд хэвтэх болохоор л цагны чимээ сонсогдож эхэлдэг. Хэсэг хугацааны дараа байнга гарч ирж харагдахтанд дассан ч юм уу, харагдахаас өөрөөр ямар нэгэн муу зүйл хийхгүй байгаад нь тайвширсандаа ч юм уу зүгээр л унтаад өгдөг боллоо. Энэ зүүдлэгдэж эхлэхээс өмнө дээд давхраас хаяа түн гэх чимээ сонсогддог байсан ба дээд айлын хүн юм нүдэж байна даа л гэж боддог байлаа. Зүүдлэгдэж эхэлснээс хойш ганцаараа телевизэр үзэж байхад, эсвэл хоолоо идэж байхад, эсвэл уцаа оролдоод хэвдэж байхад түн гэх чимээ гарснаа хүний гүйж яваа хөлийн чимээ сонсогдох болов. Гисэн эдийч дээд айлд хүмүүс гүйж байна да гэж бодон тасан цогцоод ийм байрлалд ийм үнээр ийм сайхан байр олдохгүй дээ гэж бодон амьдарч байтал өдөр өөр зүуд зүудлэгдлээ. Тэр зүудэнд цагны чимээгээр сэрсэн би галтгооны өрөө рүү явж ортол галтгооны ширээн дээр үнэхээр амттай харагдах хавирга, чавчэ, кимчи гэх мэт солонгос хоолнууд битүү өрөөстэй байлаа. Шорхуулганаасаа хаалбах сэрээгээ гарган амттай хоолнуудаас идэж эхэлтэл үүдний өрөөнөөс нэгэн цагаан палаачтай эмэгтэй ингэртэй гараа зөрүүлэн миний идэж байгааг харан инээмсэглэн зогсож байлаа. Зүүдэн дотроо хоолоо идэнгээ юу вэ? Яагаад хүний гэрт хүний хоол идэж байгааг хараад баясаа зогсож байдаг билээ гэж бодонгоо чүл халбагдан амдаа хийтэл аман дотор нэгэн хатуу юм мэдрэгдэн эсгэлэн амтагдлаа. Нулимад ам доторхоо гаргаад хартал үнс нурам жажлагдсан байлаа. Сандран ширээ рүү хартал хоолнууд бүгд шатаж түлэгдсэн ба ам дотор минь дүүрэн үнс нурам байж байв. Гинт давчтан амьсгал авчтгаа болж хажууд байсан аяхтай ус аваад уутал дөнгөж саяхан цэвэр ус дүүрэн байсан аяган дотор үнс нурмаар дүүрсэн байлаа. Аяга газар руу шидэж орхиод хад цацан ханиаж эхэллээ. Тэгж хахад цацан зовж байгаа миний төрхийг харсан нөгөө эмэгтэй тисч ядсан байдалтай инээж байв. Амьсгалт авцсан ам тэмцэн ханиаж байтал нүдний урд өдөр бүр гарч ирдэг нөгөө эмэгтэй царай харагдлаа. Ойрхоноос харсан болооч тэрв шатаж түлэгдсэн арьс нь махгүй болж эрүүнд нь зөвхөн шүдэн л харагдаж тэр муухай амаараа чик гэсэн цагны чимээ гарган зогсож байлаа. Энэ чимээг сонсоод зүуднээсээ сэрлээ. Энэ гэрт амьдарч эхэлснээс хойш унтна гэдэг л аимшигтай санагдаж байсан болохоос энэ гэр аимшигтай юм даа гэж бодож байсан тохиолдол нэг ч байсангүй. Харин энэ зүудний дараагаас амьсгалт авцсан энэ гэрээс айж эхэллээ. Тэр даруйдал уцаа шүүрэн авч гэрээсээ гүн гарч ойролцоо байдаг кебабны газарт шүнийг өнгөрөөлөө. Хүслээр болдог бол шууд л нүчмээр байсан ч аль хэдийн энэ гэрт орох гэж хамаг хадгаламжаа өрчихсөн. Дахин байр хайх цаг завч байхгүйгээс болоод нүүж чадсангүй. Арьс өнгөний үзэл ихтэй энэ оронд хичээж зүтгэн энэ хурчгээд ганц хаар дарсан зүуднээс болоод нүүн гэдэг утгагүй ч юм шиг санагдах болов. Азар тэр зүуд анхны бөгөө сүүлийн удаа байсан ба тэр өдрөөс хойш өмнөх шигээ цагны чимээ гарч эхлээд нөгөө хүн харагддаг зүуд зүудлэгцээр байлаа. Байнга давтагцаар сүултээ бүр айхаач болж шатаж түлэгдээд булчин гэх юм үлдээгүй л баймаар юм өдөр бүр ингэж зогсож байх юм а гэж хүртэл бодох болов. Гэтэл нэг өдөр захирал намайг дуудаж ганцаарчлсан уулзалт хийхээр боллоо. 3 жил энэ компанид ажиллахдаа ажлаас халагдах хүнээс өөр хүнтэй
ганцаарчлсан уулзалт хийж байгаагүйг санаад намайг халах гэж байгаа юм бах та гэж бодов. Би ямар буруу хэрэг хийсэн юм болоо гэж бодсоор очлоо. Урлын өрөөнд ороод суудал захирал үгээ олж чадсан хэсэг сууснаа. Чамд энэ ажил хэцүү вэ нү гэж асуулаа. Надад ажил огт хэцүү биш. Харин ч сүүлд авсан төсөл минь маш сонирхолтой учраас гэртээ харих дургүй болсон би илүү цагаар сун ажилдаг байлаа. Европ хүмүүс илүү цагаар ажиллах дургүй болохоор гэртээ харихаас айн суугааг минь ч мэдэхгүй янз бүрийн яриа гаргасан юм байна л да гэж бодонгоо үгүй огтхон ч хэцүү биш байна гэж хариулав. Захирал ямар ч тайлбар сонсох шинжгүйгээр чи аахт авч хэд хоног эмнэлэг твтэх юм уу эсвэл амарч байгаа түрээ дээр гадаад төрхий чинь тухай ингэж ярих нь эвгүй байгаа ч чи яг одоо хизээ мэдгүй ухаалтах байгаа юм шиг харагдаж байна. Багийнхан ч чиний энэ байдалд үнэхээр санаа зовж ямар нэг зүйл тохиолдоо юу гэж асууж чадахгүй байдалтай байгаа гэж хэлээд 7 хоногийн чөлөө өгч үүд рүү хүргэн өгч баг хөөх шахуу гаргаа явууллаа. Айхаж эргэлдсэн би за аргагүй дээ олон хоног илүү цагаар суусан хичээнгүйлэн ажилласан сайн унтаж чадаагүй юм чинь хэд хоног амраад авъя гэж бодлоо. Тэгээд ямар эмнэлэг твтгүүц өвчин туссан биштэй гэж бодоод йогт явхаар боллоо. Йогийнхоо хувцсыг өмсөж үзгээд эртүүцэн өмдөө өмсдөл бэлхүүсээрээ томцсон байлаа. Ялтчгүй ядарч зөлдсөн үний юм байна л да. Бүр турчиж гэж бодоод йогийн ангид очиж жингээ үзтэл 2 сарын дотор 11 хил хасаж 38 кг болсон байлаа. 165 см өндөртэй хүнд байж боломгүй жим байв. Удаан уулзаагүй байсан йогийн багш минь намайг танихгүй "Хүй, сүүж юм уу? Би ч нүгдэг үсттэй зүгээр үү?" гэж санаа зовн хичээл дууссаны дараа араас гүйн гарч ирж уургийн баар төвөр дүүрнийг өглөө. Амралт авсан йог хийсэндээ ч тэрүү гинт маш их ядарч толгойд өртөө нийлбэг уюул унтаж орхилоо. Дахиад л цагны чимээ. Дахиад л нөгөө эмхтэй. Йой, үнэхээр залхмаар юм а гэж бодон нүдээ анихтаа нэрээ энэ хүн эмхтэй хүн байлуу гэж анх удаа бодлоо. Анх харахад бүх бие, бүх хувцас шатаж хоцорсон, эр эмэн мэдэгдэхгүй хүн байсан санагдаж үнс иддэг зүвдээс хойш багаар эмхтэй төрөхөд тодорч байгааг нь энэт саналаа. Энэ бодол орж ирмэгц өөрийн биеэ яагаад тураад байгаагаа ойлгох шиг болж шууд л босон ойр зургийн юмаа цуглуулan ойролцоо байдаг хостел руу явлаа. Энэ тухайга хинч ч хэлж чадахгүй байлаа. Солонгост байгаа гэр бүлийнхэндээ илүүл хэцүү бол Солонгос руу буцаад ир гэж хэлэх байх гэж бодоод хэлж чадсангүй. Найзуудтай хэллэвэл янз бүрийн сэтгцийн асуудалтай болчоогүй үстэй гэж бодох үйгээд бас л хэлж чадсангүй. Ингээд 8 хүнтэй хостелын өрөөнд олигтой амарч чадахгүй 3 хонож байтал хүнтэй гэрлээд өөр тийшээ нүүсэн найз минь чат бичиж эхэллээ. FaceTime хийгээд над руу залгав. Камера нээтэл найз минь намайг хараад зог тосов. "Хүүе, чи чинь яач авэ? 2 сарын өмнө зөв зүгээр байсан биз дээ. Юу болчоо вэ?" гэхэд гинэт нулимс сад тавилаа. "Би юу болсноо хэлвэл чи намайг өвчтэй гэж бодохгүй зү. Намайг сэтгцийн асуудалтай гэж бодох үйгээд би энэ тухай чамд ярих хэсгээ шийдэж чадахгүй байна" гэж хэллээ. Яалаа гэж би чамаа тэгж бодох вэ? Зүгээрээ юу болсноо найздаа хэл гэснээр өнгөрсөн хугацаанд болсон бүх зүйлсийг найздаа ярьлаа. Найз минь чимээг хүн сонсож байснаа. "Би маргааш чамдаар яваад очие. Чи яагаад ч зүгээр биш вэ? Хостелын өрөөнд байна гэж юу байх вэ? Би чамтай хамт гэрч чинь хэд хоног" гэж хэллээ. Маргааш өглөө найз минь чирж гадуур зугаалan амттай мэдэж байгаад орой болоход гэртээ ирлээ. Сайн найзтайгаа байгаа болооч тэрөө энэ удаад нэг их айц төрөхгүй байлаа. Хөгжим сонсон энэ тентхийн хов жив яран судал найз минь гинэт "Өө нэрээ маргааш чиний цагны патрог сольж өгье" гэлээ. "Юун патраа?" гэтэл чиний төрсөн өдрөөр ирэхэд энэ том өрөөний цагны чинь патраа дууссан зогссон байсан юм аа. Тэр үед сольж өгье гэж бодож байсан ч согтоод мартаад явчихсан байлээ. "Одоо болтол солиогүй байгаа юм штэ тий" гэж хэлв. Би өдөр бүр цагны чимээнээр сэрж нөгөө эмэгтэйг хардаг байсан штэ. Гэтэл энэ цаг миний төрсөн өдрөөс хойш ажиллагаагүй байсан гэсэн үг үү гэж бодоод дахин айц тавтлаа. Найз минь ирсний ачаар тэр 3 өдөр анх удаага ямар ч зөв зөвлөлгүй нам унтаж сайхан амарлаа. Найзын минь явах өдөр болж вокзал дээр гаргаж өгөхөд найз минь "Чи наад байрнаасаа хурдхан шиг гарснаа дээр шүү. Энэ байранда удаад байх хэрэггүй" гэж хэлээд явж одлоо. Найз явсны дараа гинэт буцаад айж эхлэн гэрлүүгээ орох зориг хүрэхгүй байлаа. Гудамж мэтэрлэн хэсэг явж байгаад найт клубд орж говьж унтлаа уугаад гарч ирэв. Шүүн дунд Европын гудамжинд согтуу ганцаараа явхаасаа гинтэн сүнстэй ч гэсэн гэртээ хайрыгээд гэрлүүгээ явлаа. Говьж давсаар гэртээ ирж түлхүүрээ цоошны нүхэнд хийгээд эргүүлтэл хаалга онгосонгүй. Баруун тиш 3 эргүүлээд онгоох хэвээр байтал 3 эргүүлчгээд байхад онгоохгүй байлаа. Согтуурхад хаалгач онгоолгож чадахгүй байгаа юм байна да гэж бодон амандаа 1, 2 гэд тоолтол хаалга онгоцглоо. Тооч тоолч чадхаа байжээ гэж бодон бөөлж цутгасандаа хурдхан орой гэд хаалга түлхтэл хөдөлгөөн мэдэрдэг гэрэл ассангүй.
Юу вэ, энэ гэрэл нь бас шатчихсан юм бах та гэж шатаар өгсдөл элсэн дээр гисгэж байгаа юм шиг мэдрэгдэж нэг л эвгүй санагдаж эхлэв. Хоёр давхарт гараад эргээд гэрлүүгээ орох гэтэл өөрөө биш хан тулж шат дэшээ өгсөн байлаа. Ингэлээс огцсон юм бах та гэж өөрийгөө гайхан уцны гэрлээ асаан хараад ухаан мэдрэлгүй тэр гэрээс гарч гүйсэн. Шат нь 3 давхар хүртэл байсан ба 3 давхар нь тэр чигээрээ шатаж хаягдсан байдалтай байлаа. Байрны эзэн энэ хаалга руу андуурч орж болохгүй шүү гэдээсэн 3 давхар руу орсон байжээ. 3 давхарт амьдардаг хүмүүс гомдол гаргаад байсан гэдэг нь тэр чигтээ худлаа байлаа. Байрны эзэн энэ баярлага 200-ыг дамжин өвлөгдөж ирсэн баярлага ба хитрхи том болохоор 2 болон 3 давхрыг нь тус тусдан түрээсэлдэг юмаа гэж хэлсэн юм. Одоо ингэж бодоод тахад энд амьдарч байгаа хүнтэй нэг ч удаа таарч байгаагүйгээс саналаа. Ажилд хараад орой гэртээ ирэхэд 3 давхарт гэрэл хасаалтай байгааг ч харж байсангүйгээ ойлголоо. Миний таамаглалаар зүүдэнд ирдэг тэр эмэгтэй 3 давхарт амьдардаг байсан эмэгтэй ба аль гарснаас болоод үгсэн байх. Тэгээд энэ гэрээсээ холдож чадалгүй хорогдоод байж байхад нь би өөрийнх нь өвлийн шалтгаан болох галыг гарган уурыг нь хүргэснээр миний өөхийг сорон өөрийн төрхөө олж би өөхөө соруулан ажлаасаа хөөгдөх шахан гарсан юм байна л да. Ингэж аимшигтай шатсан 3 давхрыг харснаас хойш дахин тийшээ зүглэх ямар ч хүсэлгүй болж өмнө нь 200 дамжсан байранд өгсөн хүн байх нь тодорхой штэ гэж боддог байсан бодол хүртэл бүрэн арилав. Хоёр нүдэрээ харсан дүрээ баг байгаад олж байгаа сүнс бодогдсон дахин орж чадахгүй боллоо. Тэр өдөртөө байрны эзэнд байрнаасаа гарахаа хэлж Airbnb-гээр боломжийн нөхцөлтэй нэг өрөө байр олж чадлаа. Тэр байрнаас нууж амар амгалангаа эргүүлэн олсон би гэрэлсэн найзтайгаа уцаар ярьж байтал найзын хонсон 3 өдөрт би яагаад нам унтсныхаа учрыг оллоо. Тэр 3 өдөрт найзд минь нөгөө эмэгтэй харагдсан байж. Найзтайгаа хамт нэг оронд унтсан ба найз минь надтай яг л адилхан цагны чак хийх чимээнээр сэрж юу вэ гэд нүдэ нээхэд талан шатсан талан зүгээр эмэгтэй миний биеийг илээд байж байсан гинэ. Миний биеинд атархаж байгаа юм шиг эсвэл үнэхээр амттай харагдаж байна шүү гэж байгаа юм шигээр. Тэр үед найз минь тэртээ тэргүй сайнгүй байхад нь олон юм ярьж айлгаад яах вэ гэж бодоод дуугаа өнгөрөөсөн байжээ. Хэдэн өдрийн өмнө тэр байрны хажуугаар өнгөрч явтал байрны эзэн хос хоёрыг дагуулan байр руу орж явахыг харсан. Тэр хоёр арай ийшээ орох гэж байгаа юм биш үсттэй. Энэ хос асуудалгүй байж чадах байгаа. Асуудалгүй л байгаасаа гэж залбираад өнгөрч явлаа. За ийм захаа байсан. Ийм зүйл үнэхээр байх боломжтой юу? Би бол тэр 2 сарын 11-ний хил хассан гэдгийг нь сонсоод үнэн байх боломжтой байна гэж итгэсэн. Та нарт хэрвээ энэтэй төстэй тохиолдлууд тохиолдож байсан бол комент хэсэгт бичиж хуваалцаарай. Өнөөдрийн бичлэг энэ түрээд өндөрлөж байна. Халлоуина сайхан тэмдэглээрэй. Баяртай. Энэ орой мэндийг хүргэе. Халлоуины орой ярих гэж байна. Энэ бол аимшигын дуух. Өшөө ингэн Халлоуины тусгай дугаар гэж. Халлоуины тусгай дугаар өрнөх гэж байна. Энэ бол аимшигын дуух.